За өдрийн мэндийг үзэгчтэй Гигэ Монгол пэйж хуудасаар үзэгч танд хүрдэг Гигэ эрүүл мэнд подкастын шинэхэн дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн зочноор уламжлалт хамгаах ухаан технологийн хүрээлэнгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанар аюулгүй байдлын албаны дарга анагаах ухааны доктор Амар Заяа урагдсан байна. Өдрийн мэнд хүргэе танд. Өдрийн мэнд хүргэе. За таны ажил тавлаг сайхан үйлчиж байна уу? Сайхан үйлчиж байна. Одоо хаварчих гэх. Харин тий хатуу өглийг даван туулаад одоо хавартаа золгох нэ. За Театрын яриа уламжлалт хамгаах ухаан бол одоо маш олон одоо салбар нэгжүүдээс одоо бүрдэж байна. За үүний нэгэнд нь бол эдийн ундаа гэж одоо маш том одоо нотлохонд суурилсан гэх юм уу те ийм одоо хамгаах ухааны чиглэл байна. Тэгэхээр хоёулаа яг өнөөдөр ярих гэж байгаа юм ерөөсөө энэ эдийн ундаатай холбоотой яг уламжлалт хамгаах ухаанд бидний одоо энэ идэж ууж байгаа те хоол хүнсийг ер нь бид өнөөдөр зөв хэрэгжилж гин үү? Ер нь яаж хэрэглэх ёстой юм те? Ер нь эрт дээр үеэсээ бид нар яаж явж ирээд одоо ингээд суурин иргэншилтэй орчин цагийн нөхцөл байдал бидний энэ нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн эдийн ундаа тэр нь өөрөө бас юунд яаж нөлөөлдөг юм бэ гэдгээс л хоёлоо яриагаа эхлэе гэж бодож байна те. За баярлалаа. Ер нь манай уламжлалт хамгаах ухаан чинь ингээд олон зуун жилийн тэртегээс ингээ хөгжөөд одоо юу гэдгийг онол аргацууд дээр суурлаад амьдрал практикт дотлогдоод ингээд ирсэн хамгаах ухаан байхгүй юу. Ер нь уламжлалт хамгаах ухаан үндсэн хоёр юм үндсэн чиглэлээр одоо хөгжиж ирсэн байдгийн. Нэгдүгээрт нь болохоор яг урьдчилан сэргийлэх хамгаах ухаан буюу өвдөхөөс өмнө хүн яах вэ? Дараагаар нь болохоор өвдчүүлэлт тэр яг ямар эмчилгээ хийх юм бэ? Тэгээ энэ хоёр дээр аль алин дээр нь урьдчилан сэргийлэх болон эмчилгээ хамгаах ухаан аль алин дээр нь дөрвөн ерөндөгийг хэрэглэдэг гэж байгаа. За дөрвөн ерөндөгийн хамгийн номер 1 нь бол эдийн ундаа. Хүн эхлээ за за ингээл өвдөж эхлэхэндээ гэл ингэхэд бол хамгийн түрүүнд бид нар эдийн ундаагаар нь засах хэвээр. Хэрвээ чадахгүй байх юм бол дараагаар нь одоо явдал мөрийн засах хэвээр. Одоо орон байр, найз нөхөд, сэтгэл сав, бие хэл, сэтгэлийн үйлдэлүүдийг нь засах гэх мэтлэнгээ. За тэгээ бүр болохгүй дараагаар нь им буюу заслаар ингэж ангаах хэвээр байдаг. Урьдчилан сэргийлэх хамгаах ухаанд ч гэсэн ялгаагүй яг адилхан. Хамгийн эхэлж бид нар баримтлах үндсэн зарчим маань юу гэхээр ерөөсөө л эдийн ундаагаа зөв цаг үеийн олоод зөв идэж хэрэглэх хамгийн чухал энэ маань юу гэдгийг нөгөө эрүүл амьдрах үндэс маань болж өгдөг юм байгаа. За тэгээд ер нь бол яг уламжлалт хамгаах ухаанд эдийн ундааг хэрэглэхдээ бол одоо юу гэдгийг тухайн хүнийх нь бие махбодын өвөрмөц чанар буюу хувь хүндэн зориулсан. За дараагаар нь болохоор насандан тохируулсан. Эдгээр үед ямар эдийн ундаа хэрэглэхийн, настай хүнд юу хэрэглэхийн, хөөхдөд балчруудад юу хэрэглэхийн тэр болгоно ингээд зааглаад аягүй сайхан заагаад өгсөн байдаг. За дараагаар нь болохоор яг улиралтай холбоотойгоор бас одоо эдийн ундааг хэрэглэх ёстой. Тухайн улиралд хүний бие махбод одоо улирлаа дагаад юм уу улиралтын зохицуулаад ингээд хүний бие хувьсаж өөрчлөгдөж идэг. Тэр хувьсаж өөрчлөгдөж байгаа үедээ зохицуулаад тухайн одоо юу гэдгийг хүний бие махбодд нь тохируулж одоо эдийн ундааг хэрэглэх ёстой юм одоо аюу том одоо онол арга зүй байдаг. Тэрийг бас манай нөгөө дээр үеийн одоо эрт үеийн хүмүүс маань одоо өөрсдийнхөө нүүдэлчин ахуй амьдралдаа хэрэглээд ингээд зөв амьдралын одоо чанарыг сайжруулах, одоо эрүүл амьдрах ёс зүйг ингэж төлөвшүүлж ирсэн байдгийм байгаа. За тэгээд яг одоо хүнд яаж тохируулаад байна вэ? Тэр улиралд нь яагаад хүнийг ингээл идэх хугацаанд тохируулаад байна уу? Насанд нь яагаад тохируулаад байна вэ? Тэр маань юутай холбоотой гэхээр ерөнхийдөө бол нөгөө хүний одоо уламжлалт хамгаах ухаанаар бол одоодны галын элч гэж ярьдаг. Галын элч гэдэг маань одоо юу гэм бидний зүгээр ярьж байгаагаар бол тэр хоол боловсруулах эргэтэн систем дотор явж байгаа хоол боловсруулах үйл явцыг л хэлж байгаа. Одоо хүний одоо галтгоол гэсэн үг байхгүй юу? Галтгоо гэсэн үг тий. Тэгэхээр тэр ходоодны одоо юу гэм галын элч маань тухайн улиралдаа буюу одоо хүний бие махбодын улирлаа дагаад өөрчлөгдөж байгаа бие махбодын системийн өөрчлөлттэй холбоотойгоор ходоодны галын элчүүд маань бас өсөж өөрчлөгдөж идэг. Тэгээ ходоодны галын элч гэдэг дотор яг юу ордог юм бэ гэхээр яг манай уламжлалт хамгаах ухааны бодлогоор одоо гал тэгшдгийгч, ялцлагч бадгана, шингээгч шар гэсэн ийм гурван махбодоос бүрдсэн одоо ийм цогцыг л ер нь ходоодны галын элч гэж хэлж байгаа. Эзэн хоолыг
гал тэгшдэгч хийгээр ингээ хөдөлгөж өгдөг. Ялцлагч бадганаар ингээ жижиглэж няцалж одоо юу гэдгийг багсгаж идэг. Шингээгч шараар яг нь одоо хуваарлах юм уу гэх мэтлэнгийн ийм тус бүрдээ ийм үйлдэлүүдтэй байдаг учраас энэ маань бол одоодны галын элч гэж бид нарт бас ярьдаг юм аа. За одоодны галын элч өөрөө яг ямар үүрэгтэй юм бэ гэхээр ер нь бол хоолыг боловсруулад тунгалаг буюу цөвд ингээ ялгадаг. Одоо тухайлбал манай уламжлалт ангаах ухааны онолоор бол тунгалаг гэдэг маань одоо хүний бие эзэн эдээ ундаа маань 7 тамир буюу цөвд ялгарч идэг. Хоол идлээ бид нар чинь юу гэдгийг нэг тунгалгаас цусны тамираас мах өөх гэдэг хэмжлэгийн 7 тамир бол бие махбодыг бүтээж байгаа одоо энэ эргэцэн системийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг эдээ ундаанаас аваад тэрийг одоо юу гэдгийг шимжүүлж, төлжүүлж, сайжруулж, одоо юу гэдгийг хүчжүүлж, тэнцвэржүүлж, энерги гадагшилж, гүйдүүлэх нь үлдэх. Энергийг одоо энергийг л бий болгож байгаа гэсэн үг байхгүй. Одоо бодис солилцоо гэж орчин үеэр ярьж байгаа тийм. Энэ бодис солилцоог эрчимжүүлж, тэгштгэж өгөх маань бол ер нь бол энэ одоодны галын элчээс шалтгаалж байгаа. За цөв гэдэг маань биднэрт ярьж байгаа нөгөө одоо юу гэдгийг хөөс нус нулимс одоо юу гэдгийг тэгээ баас шээс гэх мэтлэн одоо бие хэрэггүй болоод гарч байгаа үйлдэлүүд минь цөв гэж нэрлэдэг. Энэ бүхний маань үнц юу гэхээр ерөнхийдөө бол идэж басан эдээ ундаатай холбоотой тэр одоодны галын элчийн одоо байдлаас шалтгаалж байгаа гэсэн үг. За одоодны галын элч өөрөө яг хүнд яаж одоо юу гэх багтцсан бэ нэ? Одоо одоод багтцсан гэдэг нь яаж мэдэгдэх вэ гэхээр ер нь бол одоо юу гэдгийг би амархан ядрах хүмүүстэй тиймэрхүү зовирод өгдөг шүү дээ. Би амархан ядрах, гар хөлн хүт оргих, хоол шингэхгүй байх, нойрондоо муудах, одоо гэдгийг хүтэн хөлс гарах, шалтгаангүйгээр ядрах гэх мэтлэнгийн эдгээр зовирууд одоо шинж тэмдгүүд, зовир явах шинж тэмдгүүд илэржээвэл энэ одоодны галын элчт ерөөхдөө өөрчлөлт ороод эхэлсэн байна. Тэрийг тухайн үед нь ингээд барьж аваад имжлэх юм уу, эдээ ундаагаар засах юм уу, явдал мөрөөрөө засаад эдгэрүүлчих юм бол энэ маань цаашаага одоо өвчин болохгүй байх магадaltaй. За тэгээ манай уламжлалт ангаах ухаанд нэг үндсэн нэг зарчим байдаг юу гэхээр одоо эс шингэс гэх одоо эдээ ундаанаас үүссэн эс шингэх өвчин маань өвчин бүхний үндэс болж өгдөгөө. Тэгэхээр энэ цааш хэлэлтэй байх нь шүү. Тий, ер нь бол тэгж эс шингэсэн өвчин бол өвчин бүхний ихээ гэж ярьдаггүй да бичсэн байдаг байхгүй. Тэгэхээр ер нь бол хэрвээ бид нэр эрүүл сарвал амьдралын чанар сайтай ингээд эрүүл аж төрөх ёсыг бэхжүүлж одоо ингээ өөрийнхөө амьдралд ингээ хэрэгжүүлье гэх юм бол бид нар яг өнөөдөр идж байгаа ууж байгаа эдээ ундаа буюу одоо явдал мөрөн дээрээ л зөв цогцтой байхад бол энэ одоо юу гэдгийг сүүлийн үед үүсэж байгаа артерийн даралт ихсэг, чихрийн шижин, үе мөчний өвдөл гэдэг ингээд нэг тэргүүлэх 5 6 өвчнүүдийг дандаа л ингээд яриад халдвар тусамжлуудыг яриад штеп. Энэ болгоноос бид нэр одоо сэргийлж чаднаа л гэсэн үг юм да. За таны яг энэ одоо энэ хэсгийн яриаг сонссон чинь манайхан бол яг тэгэж одоо таны ярьж байгаа шиг зөв те. Яг ингэж нөгөө юугаараа яг энэ уламжлалт ангаах ухаанд хэлж байгаа шигээр хоололдог юм байна гэж би бол хувьдаа сонсоод бодлоо. Яагаад гэхээр бид нэр жилийн дөрөв уйлралт махаа идэж чинь да ялангуяа хоньны махыг те одоо шимт хичээлтэй одоо юу гэдгийг те бийт сайн ингээл иддэг юм байна. Тэгээ маш их буруу зүрх хоололдог хүмүүс юм байна. Хамгийн наазах нь миний нүдэнд харагдсан хаяг юу вэ гэхээр халуун хоол хүүтэн пив гэдэг хаяг би сая бодож суулаа. Тэгэхээр энэ болгон маань биднэрт одоо л нөгөө нэг актер өвчнүүдийн эхлэлийг тавиад байгаа юм байна л гэж бодогдлоо. Тий, яг үнэ. Тий. Ер нь яг хотоодны галын элч гэдэг маань одоо бидний ярьдаг зүгээр энгийн хэлэхээр болох хотоод маань одоо юу гэдгийг нэг юм айл байлаа гэхэд бие хүн дотор байгаа тэр хотоод маань ер нь бол одоо зуух гэсэн үг. Одоо бидний идж байгаа хүнс маань түлшин ялж өгч байгаа байхгүй. Хичнээн их ингээл илүү одоо юу гэдгийг нойтон мод хийгээл халуун галж асж байгаа галан дээр ус ивэл тэр чинь тэгэл юу гэдгийг уугаал ингээл шатгаан байлна тий. Энтэй л адилхан гэсэн үг байхгүй. Ерөнхийдөө болоод гэхдээ яг хотоодны галын элчийг бол бид нэр нөгөө уламжлалт ангаах ухааны онол арга зүйд зааснаар бол ер нь бол улиралтай нь хамаатуулаад идэх хоолоо бид нэр одоо юу гэдгийг хаврын улиралд одоо ийм мэдээ ундааг ингэж хэрэглэх хэрэгтэй. Энийг бол хэрэглэж болохгүй. Тэр нь яаж юм нөхөр тэр хотоод нь одоо би түрүү ярьсан те нөгөө хотоодны 3 нөгөө
гал тэгшдгийчги шар бадганы энэний тэнцвэрт байдал маань удирлаад дагаад өөрчлөгдөж холбоотой л энэ маань бас эдээ ундагаа тэрийг дагуулж зохицуулах хэрэгтэй гэж үздэг байхгүй. Тухайлбал одоо ингээл хэдхэн хоногийн дараа хаврын улиралт эхэллээ. Хаврын улиралт бид нэр яах вэ гэхээр ерөөхдөө ходоодны галын элч ерөөхдөө суларж идэг үе байхгүй юу. Тэгэл одоо өвөл иддэг шиг нөгөө ахтар адууны мах хоньны мах эднэрийг бол ингээл өдөр болгон ингээл хэрэглээд авах юм бол одоодны галын элч маань дийлдэхгүй. Одоо тэрийг боловсруулж дийлэхгүй. Илүү их одоо юу гэдгийг хог хаягдал гэдэг юм одоо тийм юмнууд маань хортой бүтээгдэхүүнүүд маань бий үүсэх магадлал өндөр байдаг. Тийм учраас хаврын улиралтыг бид нар одоо юу гэдгийг бид нар нүүдэлчин монголчууд маш сэлдэг штеп. Хавар маш их борц хэрэгэлдэг байсан. Борц яагаад хэрэглэж байгаа юм бэ гэхээр хатаасан махнууд маань ерөөхдөө уургийн нэвтрэл маш ихтэй байдаг. Тэгээд ерөнхийд судалгаагаар болоод нэг 5-аас 7 дахин илүү их шим одоо юу гэдэг махан одоо тэнцүү хэмжээний махтай агуулдагдах хэмжээс илүү их тийм 5-аас 7 дахин шим дуургийг шимийг одоо ингэ гүйцээсэн байдаг учраас тэр баг идэж баг юмар одоо юу гэдгийг их энерги гүйцэтгэх юм одоо нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Борц тийм учиртай. За хаврын улиралд өшөө зүгийн балыг бас их сайн хэрэглэх хэрэгтэй байдаг. Яагаад тэгэхээр хаврын улиралд нөгөө бадган махуд маань ерөөхдөө хөдөлж хэлдэг. Яагаад хүмүүс нөгөө хаврын синдром хэллээ гэл ингээл ярьдаг шүү дээ. Йоо ядраад амьстай хаврын синдром хэллээ. Тэр маань яаж юм цаагаараа нөгөө бадган махуд мэд ингээд түрээд гараад ирж байгаа гэсэн үг байхгүй. Тэр үед нь бид нар ингээл нөгөө одоо юу гэдгийг амархан ядрах ингээл залхуу хүрэх хүнд оргих байн ившээх ийм шинжүүд маань бидний нөгөө бидний ярьдгаар нөгөө хаврын синдром мэд эхэллээ. Тэгээ тэр үед биднийг хаврын одоо хамгийн сайн ундаа бол өглөө өлөн дээр нөгөө зүгийн балтаа усыг уух маань бадганыг амглуулж хүлэлтэй байдаг учраас энэ ундаан дээр бол зүгийн балтаа усыг хэрэглүүлэх аятайхан сайн. Ер нь бол бадганыг одоо хөдөлгдөггүй. За дараагийн нэг юм болохоор хаврын одоо улиралд бид нэр сүйтэй цаг юм жоохон баг хэрэглэх хэрэгтэй. Ер нь бол яа баг хэрэглэх хэрэгтэй байдаг. За буцалсан ус бол мэдээж ундааны дээд. Ер нь галын элчийг сайжруулж өхийн тулд одоо хэрэгэлдэг одоо ундаа нь бол хамгийн түрүүн буцалж хэрэгэлсэн ус байдаг. Буцалж хэрэгэлсэн ус маань өөрөө одоо юу гэдгийг хүмүүс өдөрт 1.5-аас 2 литр суухгүй гэдэг нэг юм хүмүүс тэгээд нэг дор ч юм уу ингээд баахан цүл гээл ингээд дуугаад байдаг юм шиг. Тэр бол буруу. Ер нь бол өдрийн хэмнэл маань нэг идэвхтэй амьдралын нэг 14 цаг 16 цаг байлаа гэхэд тэр хооронд бид нар одоо юу гэдгийг тэр 1.5-аас 2 литр усыг багаар нь шингээж уух хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр одоо юу гэдгийг ходоод маань ер нь хүний биеийн одоо яг хүний өөрийн биеийнх нь одоо алганы 2 чигчэн урууг нийлүүлсэн юм алганы хэмжээтэй гэж ингэж ярьдаг байхгүй юу. Ер нь бол миний одоо ийм л гэсэн үг шүү дээ. Ийм ходоодыг чинь манай уламжлалт арга ухаанд бас заасан байдаг. Ходоодыг ер нь хэмжээ маань 4 хувиасны 2-д нь хоол. 1% нь ундаа. 1% нь хоосон байх хэвээр. Тэгжээж бид нар яах нь нөгөө дотор нь байгаа хоолнд дотор байгаа хоолоо хөдөлгөөх одоо яалцлах боцлох ажлын орчин бий болгох гэдэг шүү дээ. Тий одоо ажлын яг үнэ тухайн ажлын орчин бий болгох гэдэг юм. Тэгжиж хоосон цаа үлдээж байгаа. Одоо энэ байрны дотор ингээд битүү дөрвөн хүн ичвэл хинч компьютер дээр ч юм уу ямар нэг юм унших юм нөхцөл бүрдэхгүй шүү дээ. Тэрнтэй адилхан ходоод маань нэг юм орчин байлаа гэхэд тэр 1% нь хоосон байдаг маань тэр одоо юу гэдгийг одоо хөдөлгөх тэрийг одоо юу хоолыг маань боловсруулах ийм үйлдэлүүд маань хийх боломжгүй болчдөг учраас заавал 1% нь. Тэгэхээр хүмүүс яадаг вэ? Цадтал битгий идэ. Эдсний дараа заавал хөдлөө. Хэрвээ хидчих юм бол заавал хөдлөө гэдэг юм. Тэр ходоодын дотор байгаа үйл процессыг одоо юу гэдгийг хоол усруулах процессыг дэмжиж өгөх, тэтгэх юм үйлдэл үзүүлж байгаа учраас энэ маань одоо заавал тийм байдгаа гэж ярьдаг. За хаврын улиралд ер нь бол хүмүүсийн ярьдгаар бол голч одоо бид нар чинь нэг юм голчлон нэг юм суурьшмал амьдралд орсон учраас бас нэг юу гэдгийг одоо ингээл идээд хөвтөх тэр галын элчийг шууд бууруулж байгаа дүүртэл идэх тэгээд одоо эзний дараа шууд унтах
Гэх мэтлэнгийн энэ нэг хөдөлгөөний процесс маань ингээ хумигдсан учраас хооллолтынхаа дэглэмийг ерөөхдөө одоо маш одоо юу гэдэг цаг нартай байх хэрэгтэй. Одоо унтахаас нэг 2-3 цагийн юм хүнд хоолыг лаавал идэнэ. Тэгээ нөгөө уламжлалт тангаа аваханд бас нэг өгүүлбэр өгдөг. Нэг юм аал гэдэг. Өглөөний хоолыг хаан мэдээд. Хаан гэдэг маань юу гэдэг? Хаан ч одоо ингээл авчирсан гоё юм болгоныг иддэг шүү дээ, тий. За өдрийн хоолыг түшмэл мэдээд. Тэр түшмэл хүн одоо яаж нэг амттай хоол болгоныг идэн, тий. Тэгэхээр ингээл одоо шимтэй болгоныг идэн. Оройн хоолыг гуйлахч мэдээд. Хөнгө хооллоо л гэсэн. Энэ маань өглөөний хоолыг өөртөө зориул, өдрийн хоолыг найздаа зориул, оройн хоолыг гэдэг ингээд тий ийм үг дайсандаа үг гэх мэтлэнгийн ийм одоо бидний нэг ахуй амьдралаас бий болсон хэл зүгнүүд маань хүртэл биднийг зөв хооллоо, зөв амьдраа, одоо эрүүл амьдрал гэдэг ийм бас тал руугаа байдаг учраас энийг бас бодолцож явах хэрэгтэй гэж бодож байна. Тийм байна. Тийм. Одоо ингээд улирал солигдох чинь та хаврын улиралд ингээд сая ярьлаа шүү дээ, тий. Одоо ингээ хавртаа зэрэгцэнгүүт ялангуяа энэ баяр ёслолт өгөхөр манайхан аюу их дэглэм барьдаг. Одоо ялангуяа ингээд ер нь ингээд баяр ёслолч гэлтгүй нийтээр аюу их дэглэм барьдаг болчих хоолны. Гэтэл энийг ч нөгөө нэг яг энэ одоо уламжлалт ангаах ухаан талаас нь үзэхлээр буруу улиралдаа ч юм уу, буруу сардаа ч юм уу те буруу үедээ дэглэм барьдаг тохиолдол байна уу? Ер нь бол яг хоолны дэглэм барина гэдэг маань тэр хотоодны галын элч буюу 3 махбодын мэнтэй шууд уулна холбож онлын үндэстэй болно бариул илүү үр дүнд хүрнэ. Бид нар яагаад зуны улиралд ингээд бид нар махыг баг идгээд байгаа юм бэ? Хотоодны галын элч ерөөсө бүр навсаад л унсан хамгийн сул үе байдаг байхгүй. Тэр үед нь бид нар яадгүй гэхээр нөгөө жинхэнэ байгалийн пробиотик уу тий шинэхэн тараг, шинэхэн айраг, үүний саам гэх мэтлэнгийн ийм юмнууд хэрэгж бид нар хотооддоо бэхжүүлж өгч байгаа байхгүй юу. Тухайлбал тэгэхээр одоо өвлийн улиралд бид нар ингээл одоо хотоодны галын элч шингээх шарын хэмжээ асар их байдаг. Гадаа хүүтэн болцсон байдаг. Тэгээд шар одоо хотоодны галын элч дотог тишээ нуугдсан үед бид нар яадгүй нөгөө сайхан адууны мах, үхрийн маха ингээл хадгалж авч байгаа л идээд байдаг. Тэр үед хэрвээ ингээд одоо дэглэм бариа тий өвлийн улиралд ингээд дэглэм барих юм бол тэр нөгөө хотоодны галын элч маань бас л хямраад тэгээд нөгөө өвчин болох хүндэс маань тавигдчих ирнэ гэсэн. Тэгэхээр ер нь бол яг хэрвээ боломж байх юм бол дэглэм барих юм бол хамгийн ихэлж уламжлалт ангаах ухааны эмчит хандаад одоо хотоодны галын элчээ тэнцвэржүүлж аваад тэгээд дараагийнхаа шат руу орох юм бол энэ маань бас одоо үр дүнтэй дараагийн сөрөг үр дагавар багтай ийм бас имчилгээний арга болно л гэж бодож байна. Тэгээ бас их үр дүнтэй байх юм бэ нэр бодоод хахаар тий. Эхлээд бид нар яг тэнцвэртэй байна уугүй юу гэдгийг эхэлж үзнэ. Тэрний дараагаар за яг аль махуудаас нь болоод хвчлэн тарган хүмүүс бадган махуудад дийлэх байдаг байхгүй юу. Нөгөө нэг хэсэг дэглэм алдаал тий хавар за ядарчин ишиг орой жоохон хоньны махта харшуулыг идчих гээд шууд орондоо автчихдаг. Тэгээ ингээ тий ядаргаагаа тайлж ин гэтэл тэр мэн яаж нөхөр нөгөө хотоодын минь хоол усруулах хэрэгтнүүд минь одоо будаа алхах байгаа байхгүй юу. Тий 100 гэтэл яаж ин 100 бид нар хоньны махта өглөөс чаал ээжтэй л өдөр хоол. Тэгтэл гадаа маш их халуун байдаг. Хотоодны галын элч маань бүр маш буурсан байдаг. Тэр үед нь бид нар нөгөө зөв зохистой хоол хэрэглээгүйгээс л болоод ингээд таргалалт юм уу одоо тийм ингээд одоо бидний яриад шүү дээ даргалт игдэг судсанд айгүй холестерин ихтэй гэсэн одоо тэрийгэ буулгах гэж хэллээ. Сахар ихтэй байна. Тэрийгэ буулгаа хоолны дэглэм барай гэд ингээд байгаа минь ер нь бол анханасаа бид нар зөв дадал зөв эзэмшээг учраас л энэ маань ингээд цаашд явандаа ингээд өвчин болоод байгаа юм үндэслээд байгаа л гэж байна. Хүмүүсийн бас одоо нийтлэг гаргадаг буруу бодлууд бол энэ. Одоо ингээд та 100 гэ ярьлаа цагаад идэх ёстой гэж. Гэтэл бид нар бол яг эсрэгээр явдаг шүү дээ. 100 боллоо амралт аял зугаалгаар явлаа нөгөө актер хорхог боодог юу гэдгийг тэр хоолнуудаа идэ явчихдаг. Араас нь магадгүй согтруулахын даач хэргэлдэг пивч ууж яадаг ингээд энэ нь өөрөө бас л яг энэ асуудлыг ил үүсгэх үү. Тийм, ер нь бол тэр түрэн биелсэн 100-ны улиралд бол хотоодны галын элч бүр маш сул байдаг үе. Тэр үе дээр нь бид нар ингээд нэг боловсруулж чадахгүй айгүй хүчтэй хоньны махч өөр халуун чанартай. Дээр нь бид нар одоо хорхог боодог, хорхог хийж ингээл шараалж игнээл ингээл эргэлдэг. Тэгэл дараас нь арх удаг. Ер нь бол 100-ны улиралд болж игэл
хоньны махыг баг хэрэгэл арх бүү. Бүр тий. Тэг яагаад тэгэхээр тэр маань өөрөө хотоодыг ингээ нөгөө ачаалж өгөөд тэрэнд л нөгөө одоо хол боловсруулах эргэтэн системийн өөрчлөлт оруулах үнд их үндэс болдог учраас энэ маань одоо юу гэдгийг өвчин болох үндэс болж өгч байгаа л гэсэн үг. Одоо юу тий. Тэгээ ялангуяа идэр залуу насны улсууд одоо ингээл 100 бөөнөр аялал зугаалганд яваад орхог хийгээл архиугаал энэ маань яаж ийнө гэвэл ер нь бид нар өвөлдөө нөгөө бэлтгэх одоо бид нар ч намар бэлтэж байгаа шүү дээ. Намар одоо ингээд яг 4 удирдлагаараа явах юм бол хавар маань өөрөө ингээд ерөөхдөө ингээд хүн хаврын синдром ихлээр бадган ингээд түрээд дэр ингээд залхуу үүрэх, нойр үүрэх, хөвшөөлгөх, хөдөлгөөс дургу үүрэх ингээд хаврын бид нар ярьдаг ш хаврын синдром хэлээд өвшөөгээд эвшээгээд болохоо айлаа. Залхуу үрээд болохоо айлаа. Тэр үед нь бид нар идэвхтэй сайн хөдлөөд тэр бадганыг сайн шатааж өгч явах хэрэгтэй байхгүй. Өдөрт нэг 2000 алхам юм ч юм уу зоригтой хийгээд 20-30 минут хөдөлгөөн хийгээд зуны улиралдад бид нар одоо хотоодны дархлааг бий болгочих хэрэгтэй байхгүй. Хотоодыг сайхан амраагаар намар өвлийг тавтай сайхан байх өшөө чаашаа олон өвөл бэлтгэхийн тулд ерөнхийдөө одоо тийм одоо 100 бол бид бэлтгэлээ хийж явах хэрэгтэй. Хотоодыг заа сайхан цэвэрлээд бадган салстуудыг бий болгоод тэр пробиот одоо байгалийн пробиотик юу бид нар ч одоо юу гэж ярьдаг шин нөгөө нэг ашигтай бактери гэж ярьдаг шүү дээ. Ашигтай бактериудыг ходоод гидсэндээ суулгаж аваад энэ үйл явц маань 190 биячих хэвээр. Хүмүүс яагаад айраг уугаад идэх. Дандаа айргаар ингээл ходоод хооллол яваад идэх хүмүүс байна. Тараг байна, шингэн бүрсэн тарагнууд тараг байна. За тэгээд дээр нь ааруул байна. Тэ энэ бүхэн маань ерөнхийдөө бол ходоодыг ингээд нөгөө зөв цогцтой ингээд хавар ингээд суларцсан байсан одоодыг бол зөв цогцтой одоо хоолнд одоо өвлийн эцэд бэлтгэж байгаа л гэсэн үг дээ. Ерөнхийдөө бол тэгж ойлгож байна. Намар бол ерөнхийдөө харьцангуй тэгш болцсон байдаг. Намрын яг үед бид нэр голчлон нөгөө туулга имчилгээ буюу одоо угаах, цус угаах, одоо юу гэдгийг те жамзай нариухаа гэх мэтлэнгийн имчилгээнүүдийг хийвэл илүү их тохиромжтой байдаг. Энэ маань яаж нөгөө бас л нөгөө өвөлдөө бид нар бэлдэж штэ. Ялгаагүй бид нар нүүдэлчин ардам намар болохоор бид нар чи яадаг л өвсөө бэлдэл хоноо дижэн гэдэгтэй адилхан. Хувь хүн бас бие бэлдэх хэрэгтэй байхгүй юу? Бид нар өвлөө хогтлох хувцсыг намран бэлддэг штэ. Тэрнтэй адилхан ходоод гизээч гэсэн бие бид нар яг улиралдаа тохируулж бэлдэх хэрэгтэй байхгүй юу? Тий. Тэгээ өвлийн улиралдад бид нар чи яаж нөхөр нөгөө сайхан нөөцлж авсан махаа идээл тий. Ингээл байдаг маань ер нь бол тэнд шимийг бий болгож байгаа нөөцлж байгаа юм уу юм байдаг болчихроос бид нар ингээл жилийн дөрөн улиралдаа тохируулаад одоо өөрийгөө би бас бэлдэж цэвэрлэх үед нь цэвэрлээд одоо юу гэдгийг хөдлөх үедээ хөдлөөд ингээ идэх үедээ идээд ингээ цогцож амьдрах маань ер нь нөгөө нэг ирээдүйн одоо зөв цогцтой амьдрал юм л дадлын ялж орж байгаа. Ингээгүй одоо бид нар хүүхдүүдэд ядарч нэгээл өглөө оройгоо махаа хоол ижиг бол 100 хоньны махаар таслахгүй байгаад ингээд байгаа маань нөгөө таргалалт жин нэмэлт энийгээ дагаа дээрээс нэмээд одоо артерийн даралт игдэг чихрийн шижин зүрх судасны өвчлөл гих мэтлэнгийн юм одоо юу гэдгийг нөгөө халдварт бус өвчнүүдийн одоо өөрөөс халдварт бус гэдэг чинь өвчлөл үүсгэж шүү дээ. Халдварт бус гэдэг чинь би өөрөөсөө шалтгаалж өвдөж байгаа өвчнүүдийг илэрч байгаа байхгүй. Ханиад бол ингээл хүрээд ирнэ шүү дээ. Гадар олон хүн донд явал ханиад минь хүрээд ирнэ. Тэгтэл бид нэр халдварт бус өвчин гэдэг маань ер нь бол өөрөөс шалтгаалаад өвдөж байгаа өвчнүүдийг л хийлгээд байгаа байхгүй. Тэгэхээр тэрнээс сэргийлэхийн тулд бид нар одоо юу гэдгийг жилийн дөрвөн улиралдаа уйлдуулж эдээ ундаага зөв цогцтой хэрэглэх хамгийн чухал юм байна. Одоо ингээд хоол хүнсээр өвчнийг ангаж болно гэж шүү дээ тийм. Тэгвэл одоо хамгийн нийтлэг за бид нар ингээд одоо өвлийн улиралд ингээд ханиа томноос салдгүй ийм одоо улс орн болчлоо тийм. Тэгэхээр яг энээс сэргийлэхийн тулд бид нар одоо юу идэж явбал одоо дүнгиж энэ одоо нус гоожж эхэлж байгаа ч юм уу тийм. Ингээд найтайлгаад эхэлж байгаа энэ ханиад ер нь бол засагдах юм бэ, арилах юм бэ. Тийм үү байдаг уу? Ер нь бол ийм л те. Манай уламжлалт ангаах ухаанч бас айгүй тийм одоо юу гэдгийг хувь үннүүд чиглэсэн юм шиг хэрнээ ингээд одоо юу гэдгийг
тийм нийтлэг шин чанарууд бас байгаад байдгийг. Тэгэхээр яг одоо тухайлбал өвлийн улирал та ханиаднаас сэргийлэхийн тулд саримстай адууны махтай хоол идэрэй гэж хэлчихвэл Монгол орон даяар 3 сая хүн идэх болчул тэр болохгүй. Бас болохгүй. Яагаад гэвэл хувь хүнд ялгаатай байна. Тухайн хүний өрмөц чанар гэж хүн байна. Одоо тийм шар махуд их дийлхийхтэй, их түргэн уур омогтой, одоо юу гэдгийг ингээл нөгөө хүч чадал нь багтаж ятсан. Ийм хүмүүст бол арай өөр. Ахмад настан өндөр настай балчир хүүхдүүдэд бол арай өөр олонний зөвлөгөө өгөх. Тэр мэн л одоо яаж юм вэхээр ер нь бол та хэрвээ урьдчилан сэргийлэх ангаах ухаанаар юм уу ингээд одоо уламжлалт ангаах ухаанаар та өөрийгөө сайхан эрүүл саруул болгох юм гэх юм бол яадаг ч гэсэн та яг мэрэгжлийн эмчт хандаарай. Ямар ч мэрэгжлийн эмчт хандсан энийг бол бүгдөө одоо юу гэдгийг ойлгоод зөвлөж чаднаа. Ер нь бол тийм ийм л юм байна. Тэгэхээр яг одоо та ханиаднаас сэргийлээ та хүүхдтэй адууны махтай юм уу саримстай харшилт өгөөрэй гэдэг юм бол энэ маань бас яг нийтлэгдээ бас болохгүй юм байхгүй юу? Тийм. Одоо тухайн хүний 5 хүн байлаа гэж бодоход тавуулаа өөр шин чанартай байх гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр 5 хүн бөөндөө нэг сууж байгаа л нэг тогоонд адууны махтай саримстай шүл хийгээл идэхэд бол болохгүй болчих юм шүү. Тэгэхээр насны ялгаанууд маань байгаад байгаа байхгүй. Одоо эдэр залуу улсууд чинь шар дийлэгтэй хүч чадал ихтэй, чадамж ихтэй одоо багтаж ятсан улсууд байгаа шүү дээ. Ер нь бол тийм. Одоо эдэр настайчууд бол тийм. За одоо юу гэдгийг тамир жоохон доройтсон ч юм уу одоо хуучин архаг өвчин байдг юм уу тэрэн тухайлбал тэр адууны мах тохирохгүй байвал яах вэ гих мэтлэнгийн тэгээд одоо юу гэдгийг үндсэн суурь байгаа өөрт байгаа өөрчлөлтүүдээр бас их анзаарах хэрэгтэй одоо тохирохгүй бол гэж бас байна гих мэтлэнгийн тэгэхээр ер нь бол яах вэ нийтлэгдээ манай Монгол хүмүүс ковидоос хойш ерөөхдөө ханиаднаас яаж өөрсдийгөө сэргийлэх вэ, хамгаалах вэ гэдэг талаар тодорхой хэмжээний даадлал суучихсан байгаа. Одоо тухайн хүүхдэлтэл ингээл тийм сайн одоо дулаахан уцлах хэрэгтэй нэгдүгээр хоёрдугаар тэгэхэд одоо юу гэдгийг биеийн дархлааг нь сайжруулад одоо ийм саримстай шүл чацран одоо витаминжуулсан ийм юмнуудыг зайлшгүй хэрэглэх хэрэгтэй. Ер нь бол яг зүгээр энэ ханиадтай холбоотой гэх юм бол бүлийн чанартай бүлийн усыг одоо ойрхон бага хэмжээгээр уух хэмжлэнгийн юм ерөнхий зөвлөмжүүд бол бас байж болно л да. Энэ одоо бүлийн одоо ширгээс ус ч юм уу тийм энэ бол одоо ер нь аль ч төрлийн хүмүүст ер нь бол тохирох уу? Тохирно. Одоо яг хададны галын элчийг тэнцвэртэй байлгах одоо юм зарчим гэж байдаг байхгүй юу? Тэр маань юу гэхээр ерөөсөө буцалж ширгээсэн тийм ширгээсэн усыг баг багаар ойрхон уух. Тэгээд дээр нь хөдөлгөөнтэй байх. Тэгээд нэг дор цадтал бүйд тэг их битгээд өсөглөн одоо удаан хугацаагаар өсөглөн битгий яв. Өглөө цай уухгүй байх бас муу юу? Одоо яг энэ тохиолдолд. Түрэн биелсэн шүү дээ. Өглөөний хоолыг хаан битээ гэж хэлсэн тийм. Тэгэхээр ер нь бол өглөө хоосон явж ерөөсө болохгүй. Та яг нэг үр дагавар талаас нь нэг ярьж өгөөч тийм. Одоо тухайлбал сүүлийн үеийн зүгээр ингээд нэг онцлогооны одоо орчин үеийн онцлогооны аргуудад хасайг болцсон. Тэгэл нэг яхоны шинжилгээний хүмүүсийг ингээд хардаг штеп. Тэгэхэд манай одоо юу гэдгийг голчлон яхоны эмчтэр хүн болгоны цөсөн нүтгэн болсон байна. Нойр булчиргааны өөрчлөлтөө алсан байна. Энэ юутай холбоотой вэ гэхээр ер нь бол нөгөө одоо өглөө ингээд бид нар чинь унтаж байгаа. За нэг 7-аас 6-аас 8 цаг унтлаа. Хадаад мэн сайхан амраад тий. Урд оройны би 19 цагаас хойш битгий хүн тоолод дээрээ гэлчихсэн. Тэгээд өглөөний 7 цаг хүртэл 12 цаг болчихлоо. 12 цаг хоосон байж байгаа хотоодыг өшөө цааш нь үргэлжлүүлээд за 14 цаг болчих юм бол ингээд би юм хот минь хоолой нэхэл ингээд нөгөө систем минь ажиллаад эхэлсэн шүү дээ. Тэ? Тэгэхээр тэрэнд маань холбосруулах хэрэгтэй системийн өөрчлөлтүүд маань ингээд ер нь бол явж эхэлж байгаа. Тийм болохоор хүүхэд хөгшөд одоо юу эдэр залуугүй өглөө яадаг ч байсан буцсан усаар буцаж ширгээсэн усаар өглөөнийхөө илэн илгийг тайл тэгээ тодорхой хэмжээнд заавал идээд тий ундаага бол эхэлж хэрэглэх нь шүү дээ. Тэгээд эдийгээ идэх хэрэгтэй л гэсэн байна. Баярлалаа танд. Одоо ингээд яг ингээд одоо эдээ ундаагаа тааруулахгүй ингээд яваад байвал хэдий хэрэг хугацааны дараа тий тухайн хүнд асуудал үүсч эхлэх вэ? Хэр удаан явах боломжтой тий эдээ ундаагаа тохируулахгүйгээр. За энэ бас сонио асуулт байна л да. Энэ бол бас л нөгөө миний яриад байгаа өрмөс чанартай холбоотой. Тэр хүн
одоо эдээ ундаага тохируулахгүй явал тодорхой эхлээл тэр нөгөө нэг илрэх шинж тэмдгүүд илрэн штэ одоо ингээл одоо дивгүй оргих илгүүлгээс суулгах ч байдгийм одоо ингээд тодорхой хэмжээр татвар муухай оргих байдгийм одоо гар хөлнөхүүд нотой оргих гэх юм тийм шинж тэмдгүүд илэрч явах үед л бид нэр даруй арга хэмжээ авахгүй болвол тэгэл цаашаага тэр маань өвчлөл болно. Аль эргэтэн системийг барьж өвчлөх нү гэдэг нь тухайн хүний өөрхийн шин юунаас шалтгаалдаг шүү дээ. Одоо бие махбодын өрөмс чанараас шалтгаална. Хэрвээ зүрх судасны систем нь ингээл асуудалтай байх юм бол зүрх нь өвдөж эхэлдэг ч юм уу. Аль эсвэл бөөр одоо асуудалтай байх юм бол бөөр тэгэл хоол сурах хэрэгцсэн системүүд бол эхлээл хямарчдаг шүү дээ. Гүйлгэн суулгана, хоолны шингээл муудна, амнаас эвгүй амнэр амтагдана нэг их мэтлэнгийн юм шинжүүдээс эхлээ цаашаа гал авсраад явна. Яг тэдний эдийн хугацаанд гэдгийг бол яг сайн одоо юу гэдгийг одоо судалж шинжилээд яг тэдний хугацааны үед юм байдаг юм гэх юм боломж бол байхгүй. Гэхдээ энэ маань одоо бол ерөнхийдөө тэр шингэснээс үүдэлтэй өвчин бол маш их байгаа. Хэлэхэд бол бас боломжтой. Тийм зөв. Одоо ингээ харж байхад та ингээ хэлж штэ сошиал соёл ингээ нэгэнд нэвтэрсэн тий. Тэгээ ингэнгүүт хүмүүсийн идэж ууж байгаа явдал мөр ингээ бүх юм өөрчлөгдсөн гэдэг чинь. Одоо ингээ харахаар бид нар шиг ингээ жилийн дөрөв улиралтай тэнд нь тохирсон бидэнд бас хоол хүнс гэж байна тий. Одоо бол ингээд бүр олон соёл ингээд нэвтрээд ороод ирцэн тий. Олон соёлын олон янзын хоол байдаг болчихжээ. Тэр болгон дээр л одоо манайх айгүй илбэг ингээл хооллол тий. Мэдээж одоо орон орны газрын соёлыг хөдөлгөө яхав танилгүй яхав тий. Гэхдээ энэ олон газрын соёлыг одоо нэвтрсэн энэ юун дээр нь одоо олон янзын хоол идэх гэдэг шүү дээ тий. Энэ болгон чинь өөрөө яг одоо нөгөө монгол хүний биед юу нь яаж нөлөөлдөг юм бэ? Ер нь яг одоо зөв үү буруу юу яг энэ эдээ ундаа талаас нь тий. Одоо жишээлбэл хит их ингээл одоо би нэг жишээ дурдъя л да зүгээр нэг юм чи ярьж ирсэн юм байна. Эмгтээчүүдийн эмч тий. Халуун ногоо ихтэй хоол тэгээ эсвэл одоо хитрхи их сахарлаг зүйл эмгтээчүүдийн одоо өтрөөний орчин өөрчилдөг үү гэд ингээд ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ мэтчлэн яаж нөлөөлдөг вэ гэж асууад байна л та тий. За яг ер нь бол энийг яг ингээд судлаад юм уу гаргаад ирсэн тийм юм бол байхгүй байна. Гэхдээ яг манай уламжлалт ангаа ахванд бол нийцэх хоол, үл нийцэх хоол гэж байдаг. Тухайлбал хитрхийх олон төрлийн махыг нэг дор хэмжээгээр идэх. Одоо бид нар чи ингээл тоогоод юу л ширээ дөрөн хоолд дахианы мах, загасны мах, хоньны мах, хүрээ мах, гахай мах гэд гэх мэтлэнгээ ингээд олон төрлийн махыг нэг дор одоо бөөнд нь идэх. Энэ бол ерөөсөө үл нийцэл. Одоо тухайлбал сүг эсэглэн жимстэй хольж идэх. Энэ бол бас үл нийцэл. За тухайлбал тарус бол айгүй олон одоо бүтээгдэхүүнүүд үл нийцэл үүсгэдэг. Загсны махтай ч юм уу гэх мэтлэнгийн. Тэгэхээр хоол хоорондын зай гэдэг юм бас байна. Одоо нэг хоолыг идчихэд тэрийг шингээгээд одоо ер нь бол ингээд амаар орсон хоол ер нь дунджаар нэг 6-аас 8 цагийн дараа боловсроод тэр тунгалаг зүг болоод ингээд босрох механизм маань ерөөхдөө нэг одоо хүн хүнээс шалтгаална л дээ. Дундаж хугацаанд тийм орчин байдаг. Харилцаа адилгүй байдаг. Хоолны тэр нөгөө галын илч сайн уу муу юу гэдгээс шалтгаалаад харилцаа адилгүй байдаг. Гэхдээ тэр маань тодорхой нэг дундаж хугацаагаар би одоо идээд нэг хоол идсэний дараа нэг 6-аас 8 цагийн хооронд бид тэр хоол маань бидэрт шим муу цөв үү гэдэг болох нь ингээ ялгарч боломжтой байдаг гэж үздэг байхгүй юу. Тэгэхдээ яг одоо энэ олон орны хооллууд маань өөрсдөө соёл тэргэршлээ дагаад ингээд заашгүй ингээд манад одоо нутгшчихсан хоолны зөндөл л шүү дээ тийм. Тэгэхээр тэрийг хоол хоорондын зайг одоо маш сайн баримтлах хэрэгтэй. Тухайлбал нэг хоолыг эдсэний дараа нэг 20 одоо бодороо хийж хамгийн багаас 3 цагийн дараа дараагийн хоолыг идэх ч юм уу. Түүнээс одоо юу гэдгийг яг тэр орны хоол манай энд ингээд нутгч болохгүй гэсэн юм бол бас хэцүү шүү дээ. Ер нь бол айгүй хэцүү. Хаврын улиралтай бол ерөнхийдөө бол бас яг манай Монгол орн чинь нэг их тийм халуун ногоо могоо хэрэглэдэггүй тийм улс орн шүү дээ. Нэг тийм байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр яг бид нар зүгээр галын илч доройд содогны галын илч доройдсон үед нь одоо тэр халуун ногоотой хоолыг бага хэмжээгээр хэрэглэхийг бол бас зөвлөдөг юм. Одоо илчийг нэмж өгөхийн тулд тийм байна. Тийм тэр одоо нөгөө
кимчи мэмчигээд ийм юмнуудыг бол бага хэмжээгээр хэрэглэж болно гэж бас зөвлөж болно. Зүгээр трийг орлуулдаг эмт байцуудыг бол манай уламжлалт ангаах хүнд эртээр үеэсээ хэрэглээд эхэлчихсэн. Тухайлбал цагаангаа байна, сүгмэл байна, зад байна, тий задтай цаавна гэдэг иминер маань, иминер өөнөр маань хийж өгöd байдаг маань. Ерөнхийдөө тэр нөгөө 3 махуудыг тэнцвэржүүлж өгөхөөр л үйлдэлтэй байдаг байхгүй юу ер нь. Баярлалаа танд. Та түрүү нөгөө айгуу сонирхолтой юм хэлцэх стурдаад өнгөрлөө. Үл нийцэл гэж тий. Одоо ингээд удахгүй цагаан сар болох гэж байна. Тэгэхээр цагаан сарын ширээн дээр юу гэдгийг та бас анзаардаг байх те. Мэдээж айл болгоно л мэдээж айл болох эдэний идээж гоё сайхан амттай шимттэй зүйлээ тэнд одоо өөрөө тавьж байгаа шүү дээ. Тэн дотор үл нийцдэг юмнууд байдгийн байна. Би сая таны ярианаас ойлгож байна. Тэр талаас нь та нэг жоохон мэдээлэг өгөөч те. Ер нь эдэ ундаа яг энэ уламжлалт ангаах хүнд бол бас айгүй том бүлэг байдаг хгүй бүр одоо бидний нэг үздэг ангаах ухааны 4 үндэс төр биччихсэн одоо бас тайлбар зохиолууд төр бичсэн байдаг. Энэ одоо юу гэдгийг эдэ ундаг хооронд нь хольж хориглоно гэж бичсэн байна. Энэ дээр бол бас нэлээд олон төрлийн судалгаач хийсэн одоо эмчмэр эрдэмтэд байдгийн тэгээд ер нь ном тохиомлуудаж гарчихсан байдгийн одоо энэ одоо юу гэдгийг энэ үндгийг сүтэ бүү холио тэ одоо загсны махыг бас сүтэ бүү холио гэл ингээ манайх ч одоо ерөнхийдөө цагаан сүү бас их хэрэгэлдэг ийм улс орн штэ тий таргийг одоо эсгэлэн жимстэй буюу нөгөө цитрусийн төрлийн жимстэй битгий хайлж хэрэглээ. Эдгээр маань цаана бас л бодисын солилцоонд өөрчлөлт оруулах нэг нөгөөгөө дарангуулах гэх мэтлэнгийн ийм үйлдэлүүд бас их үзүү гарч идэг учраас хордлого үүсэх, хордол харшлага үүсэх гэх мэтлэнгийн. За яг хуу цагаан сарын эдэ ундаан дээр одоо тэр хоёрыг болохгүй гэж хэлэх нь цаашаа ер нь бол гэхдээ ер нь ингээд нэг хоорондоо үл нийцдэггүй хоолуудыг нэг дор тавихыг одоо бас анзаарах хэрэгтэй. Тухайн айлын эзэгтэй ч юм уу бас жоохон мэдрэмжтэй тавих нь шүү дээ. Тийм. Ер нь бол яг хуу олон төрлийн хоол эзсний дараагаар хүчлэг төрлийн эдэ ундаг манайхан чинь нэг одоо шингээчэд за нэг тийм юм мэдчихээд ингэдэг. Тэгэхээр тэр бол нэг тийм зохистой биш байдаг. Хэрвээ олон төрлийн хоол цадтал идсэн бол ерөөсө багаар ширгээсэн усыг. Тэгэхээр айл болгоны ширээн дээр одоо бидний тухайлбал ус услагч нь буцлагсан ус бол ширгээсэн ус биш. Бид нар уух ёстой ус биш байхгүй. Эмчилгээний журмаар юм өөрийг эрүүлж үлдэх журмаар ус биш. Я бац ширгээсэн ус гэж юу гэхээр нэг одоо литр орчим усны 3.1-ийг одоо ширгээгээд тий ингээд хэрглэж байгаа усыг удаан хугацаанд зөөлөнгаал дээр буцлагсан усыг ширгээсэн ус гэж нэрлэдэг байхгүй юу. Ийм тавьчих юм бол тэнд одоо юу гэдгийг одоо эдэ ундаага тэрийг бол нэнийг болохгүй гэх ингээд бас юу л да. Тий. Яг нь ер нь бол зүгээр ингээд ажиглах яг судалгаанаас харж байхад таравс бол айгүйх олон төрлийн одоо юу гэдгийг хүнсний бүтээгдэхүүнүүдтэй үл нийцэл үүсгдэг, хордлого харшлага үүсгдэг ийм талтай юм байна лээ. Тэгэхээр ер нь бол бас таравсыг нэг тийм олон төрлийн хоолтой хольж тавьмаар хүмүүс мэдэхгүй шүү дээ ер нь бол тий. Ой за жоохон их идчихлээ энэс идчихийг. Тиймэрхүү юм бол тоол их идчихлээ шингээгээд алим идчихий гэдэг тохиолдлыг би бас зөндөл харж байна. Тий. Тэгэхээр ер нь бол их идсэний дараа бол ерөөсөө ширгээсэн усыг багаар уу дээр нь хөдөлгөөн хий. Тий. Ерөөсөө хөдөл юу яа. Усуу нэг төрлийн хүнсийг нэг төрлийн хүнсээр шингээх биш. Тий, усаар шингээх шүү дээ тий. Яг үндсэн зарчим байна бол тийм байна. За тэгвэл айл бүр одоо баярлалаар ширээн дээр одоо хийжүүлсэн ч юм уу тий. Жимсний ч юм уу шүүс биш. Айл болох ширгээс уустай ирсэн зочдойхоо тий. Одоо эрүүл сайжруулж өгнө юм байна. Тий, одоо хотодны галчийг тэгштгэж өгөх юм бол тий гэсэн байхгүй. За одоо ингээд янз бүрийн хоол унд идчихэд олон төрлийн салаатуудыг бас их олж хэрэгэлдэг. Салаатын дотрооч баг юу ч холиод байгаа юм битээ гэмээр байдаг шүү дээ тий. Энэ дээр бас та юу хэлэх вэ? Тэгэхээр яг ер нь бол бидний нэг үндсэн зарчим байна. Ходоодны одоо 2-1-ийг хоол 2-1 одоо 3-4 басны 2-т нь хоол, 1-т нь ундаа суух гэдэг тий. Нэгд нь хоосон. Энэ л зарчмыг баримтлах хэрэгтэй. Одоо тэгээд айлын ширээн дээр байгаа юм энийг бол шөмжлөж болохгүй тийм байж болохгүй тий. Гэхдээ яг нь ер нь бол яг үл нийцлэр ингээд нэг бас нэг бид нар айгүйх тийм одоо юу гэдгийг таньж
сурталчилгаа юм уу, таниулга юм уу, хүмүүст мэдээлэл өгөх зайлшгүй байгаа юм л та. Одоо энэ хоёрыг битгий хэрэглээрээ та бүхэн. Энийг энтэй тэрхийх ойрхон идэж болохгүй шүү. Гэх мэтлэнгийн иймэрхүү одоо гэдгийг зөвлөмжүүдийг бас нэлээд сайн өгөх хэрэгтэй л байх гэж бодож байна тийм. Залуучуудын дунд одоо кофе ч юм уу те нэг иймэрхүү идэ ундаг аюу хэрэгэлдэг болчих чи. Энэ маань ер нь одоо яаж нөлөөлдөг юм бол ялангуяа бид нар ингээл кофе, кек, бичээ одоо юу гэдгийг те нэг тиймэрхүү юмтай хольж идэх тохиолдол аюу их байдаг. Энэ талаас нь судалсан ч юм уу одоо юу байдаг юм байдаг уу байгаа юу? Кофе бол яг нь ер нь бол манай монголчууд ер нь кофе нэг хэрэглэдэг. Өмнө бидний хэрэгжилжсэн кофений оронд хэрэгжилжсэн юм юу гэж бодож байна. Борцаа яахгүй. Яг борцаа минь өөрөө хотоодны галын элчиг аягүй сайн дэмжиж өгдөг. Одоо яг буцалсан ширгээс ус шиг борцооны хэрэглээ бол одоо ингээд кофе гарч ирсэнтэй холбоотойгоор ерөнхийдөө бол байхгүй болсон. Бараг л одоо бараг л байхгүй болчиход байгаа. Кофе минь бол яг сайн ч тал байна. Одоо тэргөө манай бүх хүмүүс кофе хэрэгэлдэг болчихлоо. Цаг үе соёлчлоо тийм. Өөр болчихлоо. Гэтэ энэ хэрэглэн дээр хамгийн гол нь одоо хэмжээг аягуулсан анзаарах одоо бодолцох хэрэгтэй байгаа. Ягаад тэгэхээр одоо ингээл ерөнхийдөө кофе чинь одоо кофений төрлийн агуулмжтай тэр хэмжээнээсээ шалтгаалаад одоо их бага уу гэдгээсээ шалтгаалаад хүмүүсийн хэрэглээ маань бас өөр болчиход байна шүү дээ. Одоо би нэг тохиолдол санаж байна. Эмчээ кофе авахаар ингээл нэг нүд харанхуулдаа толгой эргээд зүрх савлаад тийм хүн кофеин төсвөргүй хүмүүсийг бол тэрийг бол хэрэглэх ямар ч шаардлага байхгүй ш. Хүмүүсийг доорож хэрэглэх ямар ч шаардлага байхгүй. Яг нь энэ бол яг ингээд нөгөө суурьшмал амьдралтай холбоотой нөгөө хотоодны галын элч маань өөрөө ингээд нөгөө хоолыг боловсруулах одоо үйлдэл маань ингээд удаашрцсан учраас тэрийг нэг түргтгэж өгч байгаа. За тэгээ бодис солилцоог эрчимжүүлж өгөх. За судас дэлх гэх мэтлэнгийн айгу одоо олон төрлийн бас ач холбогдол байна. Бас байна. Тэгээ үгүйсгэж яг гүнжээг нь бас сайн тохируулах хэрэгтэй л гэж бодож байна да тий. Зарим нэг дэглэмтэй холбоотой тий. Эрүүл хооллолт, зөв хооллолт гэл ингээл эсвэл одоо нөгөө эко ч юм уу тий ингэж хүмүүс их ярьдаг болчих ийм холорч гисэн бас их хооллолдог болчих. Энэ нь өөрөө уламжлалт талаасаа бас ямархуу байдгийн бол тий. Хэр одоо хүний биед одоо яг тэр эрүүл зөв гэдгээр үйлчлдэг юм болоо. За яг ер нь бол тэр эрүүл зөв хооллолт маань байх ёстой юм л та уул нь бол яг энэ суурьшмал амьдралд бол бидний өмнө одоо юу гэдэг нүүдэлчин хүмүүс маань ингээл нэг хүнд хэцүү ажил хийн өдөртөө ингээл гадаа маш хүйтэн тийм учраас биднэрт одоо юу гэдэг тэр нөгөө махны хэрэглээ ч юм уу ийм юмнууд асар их байсан одоо төсвөр төвчээр хатуужил одоо ийм юмтай энергитэй байхын тулд энэ одоо юу гэдэг махны хэрэглээ ч юм уу энэ шимт бодисуудын хэрэглээ асар их байсан учраас энэ жилийн дөрвөн улиралд ингээл нөгөө махыг тасралтгүй хэрэгэлдэг борц байдлаар хэрэгэлдэг энэ уламжлалт маань ер нь бол байна. Эрүүл зөв хооллолт гэдэг маань ер нь бол хүний нэг зохистой уураг болон нүүрс ус орчин үеийнхаар ярьж шүү дээ. Уураг, нүүрс ус одоо өөх тосны зохистой харьцаанууд байдаг байхгүй. Тэр харьцаанд л хүмүүсийн одоо юу гэдгийг харьцааг алдагдуулахгүй байх юм бол энэ бол зөв хооллолт байж болно. Энэ бол тийм. За тэгвэл алдагдуулахгүй гэхээр би эндээс одоо ямар ч төрлийн хүнсийг хасахгүйгээр хэрэглэх, тохируулаад хэрэглэх ёстой гэж ойлгоод энэ зөв үү? Хүн өөрийнхөө авах ёстой тэр нөгөө нэг шимт хичээлээ авч чадчихвэл одоо юу гэдгийг одоо масар олон төрлийн одоо юунууд нь штэ тий хэдэн мянган төрлийн хүнс байгаа шүү. Хэдэн мянган төрлийн хүнсээс гадна хүнд авах ёстой одоо калий хэмжээ микроэлементүүд байна, уургууд байна, амин хүчлүүд байна. Тэр хэрэгцээг л хангаж чадчихвэл одоо юу гэдгийг харшил хордлого өгөхгүй байх юм бол тэрийг хүнсийг бол хэрэгжилж болно. Эсвэл хэрэггүй байж болно. Тийм. Одоо хамгийн чухал үл орлогдох амин хүчлүүд байна, микроэлементүүд байна. Одоо тухайлбал кальц, цайр, цинк гэх мэтлэнгийн хүнсээр авдаг одоо витамины төрлөөнүүд байна тийм. Хүнсээр авдаг энэ одоо юу гэдгийг өөртөө хэрэгтэй шимт бодисуудыг авч чадчихвэл тэрэн дээр одоо заавал энийг тэр хүн хэрэглэнэ, заавал энийг энэ хүн хэрэглэнэ гэдэг дээр бол тийм одоо тойм анализыг бас өрөөсгөл юм байна л да. Тий. Баярлалаа. Одоо ингээд бид хоёр ингээд уламжлалт хамгаалах ухаанд эдийн ундаа талаас нь тий яаж одоо биеэ эрүүл байлгах уу тий энэ олон өвчний их үүсвэрийг бий болгоод байгаа энэ буруу эдийн ундааг яаж одоо тохируулах вэ гэж ярьж байна. Таны ярилцлагыг үзээд та
хүмүүсийг хамгийн ихэнд одоо ямар зүйлээ засаасаа гэж бодож байна. Хамгийн түрүүн цадтал битгий идээсэ. За эдснийхаа дараа битгий хөвтөөсэ шууд унтаасаа. За хэрвээ идсэн байгаа болвол хэрвээ би одоо хидчлээ. За өнөөдөр айгүй хидчлээ гэж бодож ивэл тэр одоо юу гэдгийг хоол боловсролтыг одоо шаттал нь сайхан хөдөлгөөн хийхээсэ. Одоо юу гэдгийг нэг 20 минут, 30 минут оройн хоолоо хийчихэд ямар нэгэн байдлаар алхалт байдаг юм уу, хөдөлгөөн байдаг юм уу, гимнастик байдаг юм уу. Одоо манайханд бас нэг айгүй гоё соёл дагаад байгаа шүү дээ, тий. Бурханд мөргөн 108 мөргөн гэх хэмжлэнгийн юм одоо эзний дараа заавал хөдөлгөөн хийж тэр хоолыг ингэж нэг хөдөлгөөнд оруулж ижил унтах дараагийн процесс одоо юу гэдгийг амрах тийм юм руу орохгүй болол одоо бидний хамгийн гол суурьшмал амьдрал маань бүгдэрч явж ирчээд хоол өсөж цангаж ирчээд нэг дор маш хэмжээгээр иддэг. Бүр цаадтал дүүртэл иддэг. Тэгтэл нөгөө нэг хотоодны нэг 4%-аас 1% нь хоосон байх зарчим маань алдагдчихад байгаа байхгүй. Тэгээ идчихэд за жоох амраадах юм. Өнөөдөр ч мөн их ядарлаад байгаа. Зургтны өмнө удирдлага барай сууж авдаг. Тэгж битгий байгаасай. Тэр маань яаж ийм нөхөр ер нь бол одоо өвчин бүхний үндсийг тавьж байгаа шүү. Хоол идсэн л болол тэрийг ямар нэгэн байдлаар хөдөлгөөн хийж байгээ гэхэд баг хэмжээтэй ширгээсэн мөсийг уух хэрэгтэй. За тийм л. Баярлалаа тань. За баярлалаа. За гигэн эрүүл мэнд подкастын энэ удаагийн дугаарт би амар заяа уламжлалтын эмчийг бас урьж оролцууллаа. За амар заяа эмчийн хувьд бол уламжлалт хамгаах ухаан технологийн хүрээлэнгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанар аюулгүй байдлын албаны одоо дарга хамгаах ухааны доктор цолтой ийм хүнийг би бас урьж оролцуулаа. Бидэнд бас цаг зав зориулаад урилгын маань хүлээж аваад энд хүрэлцэн ирээд яг энэ одоо уламжлалт хамгаах ухааны талаас нь эдийн ундаан дээр бид нар юуг анхаарах ёстой юм бэ? Яадгийн бэ гэдэг мэдээлэл өгсөн тань үнхээр баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. За эрүүл амьдрал цааны нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан үзэгч, сонсогч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар ирэх уулзлаа. Баяртай үзэгчтэй.